Улсын драмын эрдэмтэн театр 95 жилийн энэ онд тохиож байна. Төөхөн ойгоо уран бүтээлийн олд цомог дүүрэн шин залуу уран бүтээлчдээр бүл нэмжээ. Пушкины Евгений Онегин зохиолоос сэтгүүлсэн Татьяна жүжигийн уран бүтээлийн төсөл хэрэгжиж эхэллээ. Татьяна жүжигийн гол дүрүүдэд Евгений дүрийг жүжигчин сэргэлэн, Татьянагийн дүрийг жүжигчин Золзуя нар бүтээхээр болсон. Жүжигчид өнөөдөр Оросын холбооны улсын Бред улсын Хоц Намсраевын нэрмжит Бредийн академик драмын театрыг зориуллоо. Жүжигчдийг улсын драмын эрдэмтэн театрын уран бүтээлчид үдэн гаргаж өглөө. Залуу уран бүтээлчид 2 сарын хугацаанд Бредийн театрт жүжигийн сургуультаа хийн төлөвлөгөөний дагуу эх 6 дугаар сард жүжиг нээлттэй хийх юм а. Манай хоёр театр бол эртний харилцаатай театр. Хөдөлмөрийн Баатар ардын жүжигчин Гомсөрөн, Хөдөлмөрийн Баатар ардын жүжигчин Ган Төмөр, нарын Ахмад уран бүтээлчдээс минь улбаатай энэ театрын хамтын ажиллагааг шинэ үеийн залуучууд маань, шинэ театрын залуучууд маань үргэлжлүүлэн ажиллах гэж байгаад баяртай байна. Ингээ хоёр уран бүтээлчтэй тэр их урлагийн айс ав тийм ээ. Орос орныг бол театрын орн гэдэг. Тэр уран бүтээлчдийн мэдлэг, ур чадвар тийм ээ. Онлын болон бусад одоо суралцах юу вэ тэндээс нь бас суралцаад ирээсээ мөн өөрийн орныхоо театрын одоо туршлага, ур чадвар юу вэ тэрийгээ бас мэрэгчлийн төвшөнд нотлоод, батлаад үзүүлээд ирээсэй гэж хүсэж байна. 50 Баатарын сэргэлэн 2016 онд улсын драмын эрдэмтэн театрт жүжигчнээр ажиллаж эхэлсэн. Тэрээр тайзны 26 уран бүтээл, дэлгэцийн 7 бүтээлд гол болон туслах дүр бүтээсэ. Улсын баяр наадмын 6 удаагийн нээлтэнд оролцсон чадварлаг залуу уран бүтээлч юм а. Хамгийн сүүлд Мөнгөн мод 2025 наадамд тайз дэлгэцийн шилдэг жүжигчин шагналын эзэн болсон юм а. За энэ хугацаанд би одоо Шекспирийн Гамлетаас хойш за тэгээд Баатар найруулагчийн Атга нүжгээл ингээл таймгүй. Ер нь манайх ой арга хэмжээнүүд ихтэй тасралтгүй одоо 1 жилийн уран бүтээлийн ороогаараа тайз дэлгэцийн бүтээл гэдэг юм бол одоо ихэнхийг орхигдуулах баг. Тэгэхээр гол уран бүтээлүүд гэх юм бол би одоо Анна Каренинагийн Вронскийд тоглосон байна. Энийг бол одоо завсаргүй 114 удаагийн гараа хийсэн байна. Энэ манай 90 жилийн түүхэндх хамгийн өндөр ашиг орлоготой жүжиг болсон. Дээрээс нь манай Анна Каренина жүжиг одоо удахгүй Оросын холбооны улсад яг манай тайзан дээр тавигдчихсэн хэлбэрээрээ авторын баг тэр чигтээ одоо Оросын холбооны улсад авчиж энэ жүжигээ тавихаар болсон. Энэ бол одоо манай театрын түүхэндх бас том амжилт. Мөн дээр нь энэ жил одоо миний Мөнгөн мод авахтаа зэрэгцээд манай театрын 95 жилийн ой болж байна. Яруу найрагч, их зохиолч, Даш доржийн, Нацаг доржийн мэндэлсний 120 жилийн ой тохиолж байна. За мөн дээр нь одоо Хоц Намсраевын Бредийн театрт би одоо тоглохоор яг одоо ингээд хүлгийн жолоо залахад бэлэн болсон байна. Миний зүрх сэтгэлд бол ингээд маш их одоо догдлол, маш их хүлээлт, одоо маш олон хүмүүсийн ихтгэл найдварыг тээж яваа учраас одоо хариуцлагатай байх хэрэгтэй байна. За энийг одоо мэдээж энэ академик театр, миний очиж байгаа театр бас академик цолтой театр. Тэгэхээр академик эрдмийн цол хамгаалсан хүний хувьд бол би одоо судалгаагаа сайн хийх хэрэгтэй байна. За тэр баг хамт олонтой, тэр бүрэлдэхүүн төрөв составтай би одоо хэрхэн нэгдэж уусах уу? За энд одоо намайг зааж чиглүүлдэг одоо миний ах нар, Ахмад үеийн уран бүтээлчдээсээ заавар зөвлөгөө авж ийн. Энд чинь одоо Ганаагаагаас хойш 30 жилийн дараа одоо манай театрын гадаад бодлогын хүрээнд одоо авч хэрэгжүүлж байгаа ажлын хүрээнд явж байгаа учраас хоёр театрын хоорондын за энэ хоёр улсын хоорондын эв хамтын ажиллагаа гэх зэрэг маш олон зүйлийг тээж бодож байна. За Онегин дээр бол одоо би юугаараа чухам одоо найруулагчид сонгогдсон байгаа. Тэрийг одоо найруулагчийн зүрх сэтгэлийн үнэн үгэл шийдэх байх. Миний хувьд бол би одоо өөрөөсөө гарч болох бүхэл одоо эрч хүчээ ашиглаад бүрэн одоо бэлэн байна. Жүжигчин Золзуя улсын драмын эрдэмтэн театрт 10 дахь жилдээ ажиллаж байна. Түүний хувьд 30 гаруй жүжигт туслах болон гол дүр бүтээсэн. Драмын театрын залуу жүжигчдийн нэг. Бүсгүй зураас жүжигийн итгэлийн дүр, зарцаа намжил жүжигийн эмгэний дүрээр тус гэгэн муузаа хүртэж байсан.
За юуны төрөнд Улсын драмын Эрдмийн театрын жүжигчин хүний хувьд энэ 10 жилийн босгон дээр өнөөдөр одоо гадны уран бүтээлийн хамтарсан энэ уран бүтээл Татьяна хэмээх гол дүрд одоо сонгогдсондоо төлөх баяртай байна. За тэгээд удирлаг болон Бурайд улсын Хоц Намсрын нэрмжит одоо Эрдмийн театрт нь болон одоо та бүхэндээ баярлалаа гэж хэлмээр байна. Тэгээд мэдээж хэрэг яг өнөөдөр би Улсын драмын Эрдмийн театрт 10 жил ажиллаж байна. Тэгээд өнөөдөр анх удаага дурлал бүсгийн дүр дээр ер нь бол яг тоглох гэж байгаа. Урд нь бол дандаа одоо нэг сэтгүүлч одоо имээ нэг эсвэл айлын ихнэр олцсон дүрүүд эсвэл хүүхдийн дүр те дандаа тийм дүрүүд дээр ер нь ажилладаг байсан. Тэгээ энэ удаагийн дүр маань надад өөртд яг тэр дурлалт бүсгүй гэдэг дүр нь бас миний залуу нас те миний энэ карьерт бас амар гоё том мэдрэмж, том сорилтыг өгч जैन ер нь бол. За миний хувьд 2016 онд студи ангид яг Улсын драмын Эрдмийн театрын студи ангид дөнгөж тэнцээд тэгээ жаргаагүй нар жүжигийн Борчулан гээд Игэл даруу Монгол бүсгийн дүр дээр анх ажиллаж байсан. Тэгээд хамгийн анхны дүр болоод ч тэр миний сэтгэл зүрхэнд маш тод гой хайртай нандин тийм дүр минь Борчулууны дүр байсан. Маш сонирхолтой санагдаж байна. Урд нь яг зүгээр хамт олноороо бөөндөө ингээд очиж фестивалд оролцдог байсан бол энэ удаа яг хоёрхан жүжигчин одоо нийгэм одоо тэр харилцаа хандлага, соёлын тэр өөрчлөлт одоо бүх талаараа хоёр өөр одоо байгаа штэ мэдээж хэрэг адилхан одоо театр ч гэсэн одоо тэр соёлын өвн шал өөр байгаа. Тэгээд тэр бүхэн дээр өөрөө очиж шин мэдрэмж, шин зүйлийг туршиж үзнэ гэдэг бол залуу одоо уран бүтээлч хүний хувьд бол маш сонирхолтой маш догдолж байна. Тэгээд дөнгөж сая бас манай театрын ингээ нөгөө нэг бидний гаргаж өгөх гээд ингээ үүдэн төлөө авсан чи би бас амар юм сэтгэл тогтолтой яриад байна л да. Ингээд уран бүтээлч хүн чинь ингээд яг хамт олноороо бахархаж, хамт олны дунд ингээд цэнэглэгдэж энерги нөхөж, улам илүү их ирч хүч авдаг юм байна. Тэгээд одоо очиод өстө үзүүлээд өгнөдөө л гэж бодож байна даа. Энэ удаагийн төслийн хүрээнд Монгол Брайдын театрын уран бүтээлчдийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, сонгодог зохиолыг орчин үеийн тайзны хэлээр шинжилэн өргөх онцгой ач холбогдолтой. Улсын драмын Эрдмийн театрын жүжигчин Сэргэлэн Золзуя нар инхүү Оросын холбооны улсыг зорж жүжигийн бэлтгэлээ хийхээр хөлгийн жолоо заллаа. Залуу уран бүтээлчдийн хувьд гадны жүжигчтэй мөр зэрэгцэн хамтран уран бүтээл тоглож байгаа нь дуршлаг хуримтлуулах, өөрсдийн ур чадвараа үнэлүүлэх томоохон боломж нээгдэж байгаамаа.